Сайн байцгаана уу? Чикагот болон Америкийн нэгдсэн улсад оршин суугаа Монгол иргэдээ манай BU нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Өнөөдөр 2 сарын 17 одоо их сайхан өдөр байна. Жахаа хоёр нэвтрүүлгээ эхлэхэд бэлэн боллоо. Дулаахан сайхан өдөр байна. Маш дулаахан. Одоо 60 градус гэж сонссон. Одоо 2 сарын 17 гэхэд бас 60 градус гэдэг бол ойр болж байгаагүй. Подолгтой сууж нэлээд дулаахан өвөл болж шүү дээ. Цагаачлалын асуудалтай холбоотой албан болон албан бус шуумууд нэлээд гарсан хүмүүс сандалд орсон байгаа. Тэгэхээр энэ талаар нэлээд тогтож бид нар ярих болон нэвтрүүлгийн төгсгөл бид нар урьдчилсан бэлдсэн бичлэгүүд болон шуурхай сурвалжлагууд хуульчийн зөвлөгөө зэргийг бол бэлдсэн байгаа. За юуны өмнө бос одоо жижиг мэдээ нэ backyard news явъя. Тийм 2 сарын 12-нд Валентин парийн одоо MIM team маань зохион байгуулсан одоо энэхүү парийн дэрсэн одоо дэмжсэн болон бүх уран бүтээлчд болон залуучуудад одоо маш их баярлалаа гэж MIM team-ийн хүмүүс хэлмээр байна. За мөн Эрдэнэ 100 хэдийн хамтлан баасан сүрэн за монголчууд бол дуулдаг лам гэдгээр сайн мэдэх бах ирж монголчуудаа бас лекц уншиж айдуугаа өргөсөн байгаа. За энэ бол нэлээд бас халуухан сэдв байх шиг болох шиг боллоо. Зарим монголчууд бол жоохон таагүй урамшилтаа хүлээж авсан. За таатай урамшилтаа хүлээж авсан их олон монголчууд байгаа юм байна. Facebook бичлэгийг нь миний сүүлд сонсноор 300 мянган хүн үзэж 1500 коммент орж ирсэн гэнэ. Тэгэхээр их нэлээд олон хүнд хүрсэн юм шиг байна. За тэгээд цагаан сарын одоо үзэсгэлэн худалдаа 2 сарын 19-нд одоо болох гэж Чикагод болох гэж байгаа юм байна. Ингээд энэхүү одоо цагаан сарын маань үзэсгэлэн худалдаагаар Монголоос ирж би одоо бэлэг дурсгалын болон тий одоо хувцас одоо гадар хантааз болон одоо Монголыгоо одоо гисэн тийм одоо бараа бүтээгдэхүүн ирж байгаа юм байлаа. Мөн одоо зарыг уншихад бас хэрвээ тийм одоо бизнес эрхэлдэг болон хэрвээ тийм авчрах сонирхолтой хүн байвал тэр зохион байгуулж байгаа хүмүүстэй холбоо өрөөд тэнцэнээс өөрийнхөө одоо бараа таваараас ингэж үзэсгэлэн худалдаанд гаргаж болох юм байна лээ. Тэгээд хэрвээ ийм юм сонирхч бас те ярихад ерөөс илүүдэхгүй байхаа. Тэг яг энэ цагаан сарын худалдааг бол би их дэмжиж байгаа. Энэ дотроо айгүй олон манай бас найзуудтай холбогдоход жишээ нь Улбоо бол энэ үзэсгэлэн худалдаанаас дээрээс очиод авчна гэж яах шиг байна. Ер нь их олон хүмүүс хамрагдах сонирхолтой их давгүй үйл ажиллагаа болох учраас энд бол идэвхтэй оролцоход бол зүг байхаа гэж бодчих. Тий, ер нь бол одоо Монгол үйлдвэрлэлд жижиг ер нь болон дунд одоо бизнес эрхлэгчтэй сайн дэмжигэл хэрэгтэй байх та одоо. Тэгтээ зүрхэл адилхан хийж байгаа юм. Тэгтээ одоо Монгол хүний тэ цусн ч юм бай зөв хөлс шингэсэн тэ цаг үрсэн одоо тиймэрхүү бүтээгдэхүүнийг зөвмөрөө дэмждэг. Айл айлыгаа дэмжиж. Айл айлыгаа дэмж. Бид нар ч гэсэн өөрсдөө хэрэглэж бид нар ч хэрэгтэй юм шиг. За дараагийн нэг асуудал бол одоо 3 сард эмэгтэйчүүдийн за энд юу зарна байгаа юм би товчхон илчгэд дэлхийн Монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулган гэж 3 сарын 1-ээс 5-ны хооронд Чикаго орчимд зохион байгуулагдах юм байна. Тэгэхээр энд одоо зохион байгуулалтанд одоо оролцож байгаа зохион байгуулж байгаа хүмүүст бол талархал илэрхийлэх нэг зүгээр ажиллагаа юм шиг байгаа. За юуны вебсайтууд дээр болон Facebook дээр дэлгэрэнгүй мэдээлэлүүд байгаа учраас үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг интернетээс ороод авчих юм байна. Тийм байна. Чүүдийнхэн баярыг тохиолдуулаад тэгээ одоо амархан маань ирж байгаа. Одоохондоо яг дэлгэрэнгүй мэдээллийг өгөөд яг нь яг ингээд бүрхэг мэдээллийг ингээд хэлээд орчихъя. За 3 сард бас өсөлттэй амтлаг Чикаго хотод тоглож байгаа. За 3 сарын 17-нд тоглох байр сав бүх юмуд бол тодорхой болсон байгаа. 17 бол 5 дахь өдөр байгаа. 18 буюу 19 хоёр айл нэгэнд нь бас эсвэл хоёуланд нь тоглох талаар бол дахиад яригдж байгаа заалны гэрээнүүд хийж байгаа учраас одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл алга байна. За ингээд хамгийн гол сэдв цагаачлалын асуудал руу байтуул орцгоё. За цагаачтай албан гэснээс одоо чиний хийсэн нөө бичлэг одоо ер нь бас олон 800-аар шеэр хийгдсэн те бас айгүй олон хүнд хүрсэн байгаа. Тийм ээ. Одоо энэ яг ингээд цагаачлалын асуудал болоод ирэхээр би хувийн бичлэг хийсэн л өөрийнхөө профайл дээр тавьсан. Тэгээд машин дотор сууж байгаа битцсэн. Энэ нэлээд олон хүнд хүрээд авсан хүмүүс нь хүлээж янз янзаар хүлээж авсан байна хүмүүс. Миний зорилго бол би албан бусаар гэдэг тодорхойс албан бус мэдээллүүдийг нэгтгэхэд нэг газар бүх монголчууд нэг газар мэдээллүүдээ бичээд хин хиндэ хэрэгтэй гэсэн байдлаар тавьсан. За миний цуглуулсан тэр мэдээлэл дандаа тийм болж бүтэхгүй барьсан тиймэрхүү мэдээллүүд байсан учраас ерөнхийдөө нийгэм тэрий чинь Чикаго тэрий чинь тэр жигээр их донсолж хүлээж аваад их том баримтчилгаа байна гэж арай жоохон миний төсөөлж ирсээс арай илүү эмзэг хүлээж аваад тэгээд тэрнээс болоод Монгол зарим нэг найдаа ажилдаа гарахгүй янз янзын юмнууд нэлээ сонсогдоод эхэлсэн. Тэгэхээр за тэрэнд бол уучлалтгүй албан бус мэдээлэлүүд байдаг байсан гэдгийг бол би хэлж байгаа. За тэгээ энийг ямар ч лсэн албан болгож дахиад одоо дэлгэрэнгүй тайлбарлая гэж бол өнөөдрийн бол манай нэвтрүүлгийн гол зорилго нь байгаа юм. Тэгээд хуульчтай уулзсан байгаа. За мөн яг энэхүү одоо нэвтрүүлгээ тодсохын үүднээс одоо MIM team-ийн маань цагаачгүй өдөр хэмээх одоо энэ одоо цагаачтаас одоо зохион байгуулж байгаа одоо тий жигсаал цуглаанд бид оролцсон байгаа. Ингээд энэхүү одоо нэвтрүүлэлт маань Чингис маань өөрөө тий
Тийм жигсаал дээрээс хийсэн шуурхай сурвалжлагыг одоо хэдүүл үзье. Тими бие нэвтрүүлгийн залуус Чикаготын даунтаунаас сурвалжлага хийж байна. За өнөөдөр бол Дэвид Давуд Immigrants буюу цагаачтгүй өдөр гэдэг үйл ажиллагааг одоо Чикаго хотод байгаа гадны иргэн зохион байгуулж байгаа. За өнөөдөр бол Америкийн улсад цагаачилж ирсэн хүмүүс бүгд ажил аял хийж байгаа. Их олон ресторан үйлчлэлийн газрууд бол хаагдсан байгаа. За энэ цагаачлалын Дэвид Давуд Immigrants жигсаал яг одоо Union Park-аас хөтлсөн одоо Чикаго хотын даунтаунд орж ирж байна. За ойролцоогоор 2000 орчим 2-3000 орчим хүн одоогоор энд идэвхтэй оролцож байгаа юм байна. За цаашдаа нэмэгдэх төлөвтэй. Жагсаал яг хэд дундаа үргэлжилж байна. Одоо ингээд бүр даунтаун Чикагод орж ирж байна. Чикаго голыг даваад яг гүүрэн дээр явж байх шиг байна. Can you ask a couple of questions? Sure. Yeah, why are you here and what's this protest all about? Because I'm a grandchild of immigrants. You know. Interesting. And why are you protesting? What do you expect from this rally? What do you expect? What do I expect? For people to wake up and realize that they have to make a stand and stand up for each other. This is a country of immigrants, and we're a country that needs to make sure that we take care of each other. If we're not taking care of each other, then we're nothing. Thank you very much. Good You're luck welcome. your rally. Thank you. Энэ жигсаад яваад Federal Plaza буюу Чикаго хотын засгийн газрын байран дээр очиж өндөрлөх юм байлаа. За яг тэр тухайн засгийн газрын байр нь бол яг цагаачлалын асуудлыг шийддэг ийм үйл ажиллагаа явуулдаг засгийн газрын салбар нэг юм байна. Тэрний гадах талбай дээр нь жигсаад очиж өндөрлөн. За тэнд очиод нэлээд олон үйл явдлууд бол хүмүүс хийх байхаа гэсэн төлөвлөгөөтэй байна. Бид нар сая тэнд очиод ирсэн. Тэнд олон телевизүүд жигсагчдыг хүлээгээд бэлэн байдалтай хүлээж байгаа юм байлаа. Дээгүүр бол түрүү бол 4 вольтлоо телевизийн одоо 4 сувг бол жагсаалыг шууд сурвалжилж ирсэн. Facebook-аар бол Fox, CBS болон бусад сувгууд бол live жагсаалыг бас дамжуулж байгаа юм байна. A Day Without Immigrants буюу цагаачтгүй өдөр жагсаал бол нэлээд олон хүн оролцох шиг боллоо. За үүнийг сурвалжлах гэж бид нар бас олдохгүй вольтлоо дээгүүр яваад идэг. Хаана болж байгааг нь мэддэхгүй нэлээд Storm Cheese гэдэг шиг нэлээд бид нар дагаж баахан давхиж яриа гэж олсон шүү дээ. Тэгээд сурвалжлага хийсэн. За тэгээ энэний дараа бид нар хуульчаас очиж одоо аль бие усны Монгол хуульчаас очиж бол зөвлөгөө. Тийм. Юуны зах хөтөл хуулийн зах хүнээс нь очиж бид нар одоо нарийн тодруулсан асуудал байгаа. Одоо монголчууд бол бас нэлээд одоо чиний хэлдэг нэлээд паникнд ороод бас янз янзын одоо ер нь дэлгэнгүй мэдхийг хүссэн байлаа. Тэгээд энэ бүхийг одоо тэр хуулийн яг тэр зохих хүн дээр нь очиж бид нар одоо нарийн тийм ээ одоо яг юу болоод байна, яагаад байна гэдгийг нь одоо галар дээрээс нь албан хүнээс нь одоо асуусан байгаа. За сайн байцгааны хүмүүст үзэгчтэй ингээд Америкийн нэгдсэн улсын Чикаготоос мэдчилж байна. Ингээд би юу хэмээх нэвтрүүлгийн маань одоо энэхүү дугаараар баяр жаргалахтайгаа одоо дахин уулзаж одоо гадуур одоо өнөөдрийн маш халуун сэдв болж байгаа иммиграшны талаар те одоо маш олон хүмүүс энд баригдж байна ч энэ баригдах ч гэж ах шиг байна. Тэгээ одоо энэнийхээ талаар цөмөрөнд одоо нэмэлт тодруулга авъя гэсэн тийм бодолтой байгаамаа. Бидний одоо албан ёсны бус сонсон мэдээгээр бол одоо жишээ нь баруун suburb те одоо Arlington Heights, Palatine хавцаа одоо зам хааж одоо тийм чек хийгдэж байна гэсэн тийм одоо яриа байгаамаа. Тэгээд одоо энд боломжтой юу гэсгээр тийм ээ энэ одоо legal одоо үгдгээр. Зөв. Тэ надад бас тиймэрхүү мэдээллүүд ирсэн. Манай үйлчлүүлэгчнээс гадна Монгол community-гээс улсууд тийм асуулт ойрын 2-3 минутыг хэмжээгээр олон тоогоор орж ирж байгаа. Тэгэхээр тэр таны асуултанд хариулахад энэ тиймэрхүү одоо замын хөдөлгөөний зогсоогоод хүн амтан шалгасан байх бол ерөөсөн хууль ёсны legal асуудал байхгүй. Угаасаа тийм байсан. Ер нь ямар үед гардгөө гэхээр манай Чикаго орчмын монголчууд мэдж байгаа. DUI-тай холбоотой одоо random санамсаргүй тийм трафик зогсоолтуудыг хийсэрч байсан олон жил хийж байгаа. Гол шалгуур нь random санамсаргүй тоо хуваарлдаг байхгүй. Ухаан өнгөрсөн 5 машин ч гэдэг юм уу 6 машин ч гэдэг юм уу урд өдрийнх нь байдлаар тогтооцсон. Түүнээс тухайн өдөртөө яг тэр дороо шийдээд яадаг боломж жоохон тийм судалгаа авч ийж төлөвлөгөөтэй. Тэгэхээр тийм байдалтай зогсоол байсан болов гэсэн би бол тийм бодолтой байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар надад ирсэн мэдээллээр бол тэр ямар ч байсан Buffalo Grove-ийн
дөрөмт хувцастай цагтаа зогсоосон байлаа. Яг зогсоож байгаа. зөв. Тэгэхээр тэр бол ICE бол биш байхгүй. Immigration ICE гэдэг маань тэр immigration-ыг хариуцж байгаа одоо deportation хариуцж байгаа засгийн газрын эйженси шүү дээ. Мөн бас нэг юм мэдээ орж ирсэн нэгэн Монгол иргэнийхтэй гэрт нь багт нь одоо хаалганы тогшоод хаалга онгойлох хүүхдэнтэй бид нар ингээд нэг ийм хүн хайж байгаамаа Гонзалес ч гинүү те нэг бас нэг тийм худал нэр ч юм уу эсвэл одоо тэрийг төөрөлдөх маягаар хаалга нь онгойлгуулад өөрийнх нь зургийг үзүүлсэн гэж байгаа. Одоо яг нөгөө залуу болохоор яг за одоохон хувцас өмсчөөд ирээ гэдэг арай алгаргаар цугцсан байх юм. Одоо иймэрхүү нөхцөлд одоо ер нь одоо ямар арга хэмжээ авах зүгээр вэ? Ухаан тэр мэдээлэл бол бас надад ирж исэн мэдээлэл. Тэгэхээр тухайн хүн маань тэр хүнийг таргет хийгээд ер нь баримтлая гэсэн төлөвлөгөөнд оруулчихсан. Миний ойлгосноор бол яг бас criminal background ч юм уу шүүхтэр очоогүй ч юм уу тиймэрхүү тийм юм байгаа юм байна лээ. Шалтгаантай гэсэн үг. Тэр тийм шалтгаантай байгаа учраас л тэн дээр очсон байна. Тэгэхээр яг мэдээж баригдаад одоо гарт нь гавгүй зүгээд та үнэхээр ингэсэн байгаа гэх юм бол одоо тэг хамгийн түрүүнд л лойрынхаа мэдээлэл өгөх нь зүйтэй болно. Манай лойртой холбоо өрөөд ингээд намайг баригдлаа гэдгийг мэдээлээд өгөөч гэсэн багтаа. Тэгээд лойр чинь тэндээсээ цаашдаа арга хэмжээгийн төлөвлөлөө. Төлөвлөсөн баримтчилгаа бол угаасаа аль ч ерөнхийлөгчийн хууч ерөнхийлөгчийн үед байсан. Ялангуяа Обама ерөнхийлөгчийн үед бол бүр эрчимтэй чимээгүй л хийгдээсэн бол бүр эрчимтэй явуулжсэн баримтчилгаа шүү дээ. 8 жилийн хугацаанд 2 сая орчим illegal улсуудыг депорт хийсэн байлээ гэсэн тийм мэдээлэл байна. Ажлын нөхцөлд ажил дээр ажиллаж байгаа нөхцөлд бас орж ирээл те бас баримтлах ер нь болцоо бол маш их өндөр байгаа. Одоо бас нэг хүмүүс бас айгүй их тийм ажиллаар дээр нь жоохон завсарлага авч явах шиг байна. Гадуур дотор янз янзын барилга яваад хүн амтан айдастай тийм ээ. Одоо энэ хүн нөхцөл одоо би одоо чи өөрийнхөө хувьд бол одоо яг иймэрхүү байдалд орлоо гэж бодоод мэдэхгүй нь яг яах ёстой вэ? Одоо гэртээ хөвтэй байх хэцүү, тэ бас ажиллахгүй байгаад байх хэцүү. Тэр хамгийн гол нь өөрийн чинь тухайн хүний иммиграшн нөхцөл байдлаас л болно. Хон чамд гэмт хэрэг үйлдсэн тийм янз бүрийн юм байхгүй бол товчхондоо миний зөвлөгөө нэг хайд сандраад байх юм алга байна. Ялан өөр нэг жишээ байхад ухаан чи F1 статустай байж байгаа тэрийг харлуулчихсан. Ямар нэгэн байдлаар чиний талаар мэдээл гэрийн чин хаяг юм уу тэр F1-ийн мэдээллийн санд бүртгэгдсэн бол тэр хаягн дээр байгаад байжгаад баригдсан монголчууд бол бид олдож исэн. Тэгэхээр бол тэрэн дээр монголчууд бас өөрийнхөө шийдвэрийг гаргах нь бодож эргэцүүлсэн зүг баг тийм үстэй. Тэмээд хэлэхэд тийм DUI тэр criminal background-тай болгоныг одоо төлөвлөд нэр цохоод баримтлаад ийнө гэвэл бас л өрөөсгөл ойлголт болно. Миний ойлгож байгаагаар тийм давтан гэмт саяны энэ одоо бүх Америкийн нэгдсэн улс даяар нэг 700-аад орчим баримтлаа гэсэн тоо байгаа байхгүй. Тэгэхээр тэрний 700-аас орчмоос чинь нэг 50 орчмын Чикагод баримтлаа гэж тийм. Тэр 50 орчим баримтчилсан хүнээс 3 хүн нь л ерөөсөн criminal background байхгүй, юу ч байхгүй байсан байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөн тэр яг төлөвлөж хийж байгаа үйл ажиллагаа гэдэг нь тодорхой байгаа байхгүй. Улсуудыг criminal background-ыг чухалчлалын зэрэгээр нэг 4 ангил тоогаад байгаа байхгүй. Тэгэхээр олон удаагийн 2-оос дээшээ гэл болно гэсэн. 2-оос дээшээгийн удаагийн DUI тань. 3 болвол бүр ойлгомжтой. DUI дотроо бас зэрэгэлтэй шүү дээ. Одоо хүндрүүлсэн DUI, aggravated DUI гэдэг юм. Тийм улсуудыг бас одоо төлөвлөж барьж байгаа. Дээрээс нь deportation orderтай улсууд одоо болтчихсан амлсан амлалтандаа хүрэхгүй байгаа улсуудыг баривчилж байгаа. Огт гэмт хэргийн background-гүй улсуудыг эсвэл гарын үсгийн зурхалаад гарна. Гэр бүлтэй, хүүхэдтэй олон жил болцсон улсуудыг бол гарын үсгийн зурхалаад гаргах болцоотой. Одоо гэр бүлгүй ч юм уу хүүхэдгүй ч юм уу ганц барьж байдаг юм уу эсвэл ганц нэг удаагийн гэмт хэргийн зөрчилтэй байдаг юм уу тий нөгөө олон удаагийн давтан биш. Тийм улсууд бол за хамгийн бага нэг $1,500 дэшегээ бүр хүндэрсэн олон удаагийн гэмт хэргийн 2-3 эдэртэй байгаа бол нэг 10,000-аас дэшегээ ч байдаг юм уу. Янз. Тэгээд юунаас шалтгаална гэсэн үг. Тэгээд тэр bond hearing-ийн чинь таны лойер чинь тохирсон өөрийн лойер төлөөлөд тэр асуудлыг чинь хариуцах хэрэгтэй. Тэгээд бондод тавиад гарснаас хойш бол хэрэг шийдэж дуустал гадуур чөлөөтэй л ажиллаа хийгээл.
Энтхийн иргэд ийм улсаасаа лойер авах үнгүй одоо чинь лойер одоо чинь хайр хийж чадахгүй байгаа улсууд ч юм энэ нөгөө нэг энэ улсаасаа нэг лойер өгдөг дээ одоо public attorney гэдэг тэрийг авах боломж тийм юм нөхцөл байдгүй байхгүй. Immigration бол өөр шүү дээ. Immigration бол өөр. Criminal local law-гоор одоо гэмт хэрэг үйлдсэн гэдгээр дээр очиж байгаа бол орлогоон баг гэдгийг харуулж худлаа хэлдэг. Бас боломжтой байгаа гэдэг тийм. Худлаа аваа орлого олдог үжиж одоо худлаа яриад үнгөө отойрны авчаад баригдвал тэр нөгөө баригдсан гэмт хэрэгээсээ илүү сервис хуулийн хариуцлага хүлээн шүү дээ. Тэгэхээр тэр бас боломжтой байна. Immigration дээр бол тийм болцоо байхгүй. Та өөрөө отойрнытэй байх хэрэгтэй. За одоо энэхүү топик дээр ингээд үндэслээд одоо монголчуудаа хандаад одоо танд хэлэх зөвлөгөө хамгийн. За тийм тэгээд одоо хамаагүй их хитрхи ач холбогдлогод одоо ажилдаа явахгүй хитрхи их сандарсан байдалтай яах хийхээ мэдэхгүй одоо ингээд сандраад байгаа байдал бол ажиглагдаад байгаа. Тэгэхээр тэрийг бол тийм шаардлагагүй зүйлээ. Шалтгаан нь болохоор саяны тэр Америк нэгдсэн улс даяар баримтлагдсан 700 улсуудын асар цөөхөн хүн нь одоо ямар ч гэмт хэргийн history байхгүй улсууд баримтлагдсан бол асар цөөхөн байгаа. Хамгийн гол жишээ дурдахад Чикагод баримтлагдсан 50 одоо хууль бусаар амьдарч ирсэн улсуудын зөвхөн 3хан ямар нэгэн гэмт хэргийн бэкграундгүй байгаа. Тийм учраас одоо ямар нэгэн гэмт хэргийн юугүй бэкграундгүй байгаа олон жил амьдарчихсан энд хүүхдтэй байгаа хүүхдтэй болчихсон ялангуяа тиймэрхүү улсууд бол тэнд айхтар айгаад эмээгээд сандралдаад ажил албаа таслаад ингээд хохироод байх шаардлага бол үнэндээ байхгүй байна л та. Тийм л юм мэдээлэл тавьж байгаа л та. За баярлалаа. Ингээд Чикаго хотоос ингээд бие биемийнх нэвтрүүлэг маань өнөөдөр хууч баяр жаргал ахтайгаа ингээд ярилцаж одоо энэ өнөөдрийн болж байгаа маш халуун топик сэдвүүдээс ингээд нэмэлт зөвлөгөө авсан юм аа. За баярлалаа та бүхэнд. Ингээд энэхүү бичлэгийн дүгнэлтийг та өөрөөр хийсэн байх зөв яг өөрийнхөө хувийн дүгнэлтээс үзэхэд бол нэг учиргүй ихтэй паниктаж айх бол уул нэг тийм шаардлага байхгүй юм байлаа. Гэхдээ яг ер нь бол бас болгоомжл илүүдэхгүй байх. Яг зөв. Яг би бол одоо бодохдоо саяны гарсан энэ мэдээллүүд бол таны ажилдаа явах шалтгаан бол болохгүй юм шиг байна. Тэгэхээр ажилдаа яваад үргэлжлүүлээд одоо хийдэг юмнуудаа хийгээ явж чад. Болгоомжлол илүүдэхгүй за машин тэргээ бол бүрэн бүтэн байлгаарай. Ямар нэгэн бүрийн иншүрэнстэй, гэрэл мэрлэн бүтэнтэй суудлын бүсээ хийгээд уцаар ярихгүй дөрмөө дагаад анхаарал өртөхгүй яваад ах юм бол тэгээд дээрээс нь та ямар нэгэн гэмт хэрэг толбогдоог бол одоохондоо байгаа мэдээлэлээр өнөөдрийн хэмжээнд бол айх аюулгүй байна тийм үү? Тийм байна. Тийм байна. Ер нь бол одоо гадаа юм сайхан өдрөө гадаагаа дагаад хүмүүс сэтгэл сайхан амар те. Гадаагаа цаахаа хийх хэрэгтэй юм ийгээд тэгээд амжицгаая. За ингээд та бүхэн цагаан сараар сайхан шинжилээрээ цагаан сарын дараа бидний дараагийн шинэ дугаар гарна. За тэр болтол түр баяртай нэг зүйлийг нэмээд хэлэхэд хэрвээ цагаачлалын асуудалтай холбоотой ямар нэгэн асуудал гарахтай баримтчилгаа явагдах халуухан одоо босдог цуглаан болох энэ тэнд баримтчилгаа явуулж байгаа талаар мэдээлэл байх юм бол биднэрт MIMT буюу Монгол Interest Media-д холбогдох юм бол бид нар аль болох шуурхаа очиж газар дээрээс нь сурвалжлага хийж одоо дэлгэрэнгүй мэдээллийг багцлаа та бүхэнд дор бүрэн хүргэж байх болноо. За баярлалаа хүндхэн авсан юмсанд ингээд MIM team 2017 он Чикаго баярлалаа. Баярлалаа.